Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Амар Төвшин гэдэг хүнд би хандаж нэг үг хэлмээр байна. Таны найзын компани 2019 оны 12 сарын 18-ны өдөр эхлээд 55 тэрбум төгрөгийн зээл авмаар байна гэж хүсэлтэрүүлчихэд яг тэр дороо хэдхэн минутын дараа дахиад 48 болгоод тэгээд 33 тэрбум болгоод бууруулад оруулаад ирсэн тэр хүсэлтийг тэр өдөртөө багтаагаад зээлийн шийдвэрийн танилцуулгыг гаргах, тэр өдөртөө багтаагаад эрсдийн дүнэлтийг гаргах, тэр өдөртөө багтаагаад барьцаа өрнгийн үнэлгээний тайлан гаргаж идэг тэр шийдвэрээс чинь болоод тэр шахал шаардлагаас чинь болоод цойцрон гэдэг залуу энэ шүгдэгчээр дурагдаад зогсож байгаа шүү. Та шүгдэгчийнхөө үгийг хэлэхдээ энийгээ бас санаарай. За Батбаяр захирлаа хандаж хэлэхэд эрсдлийн сангаас хаагдчих тийм аа. Монгол Улсын хөгжлийн банкын зээл олгосноор ямар ч хохирол учраагүй гэж хэлэхээсээ та дахиж тэгж хэлээрэй. Монгол Улсын хөгжлийн банкыг эрсдлийн сангийн ойлголтыг ийм хэмжээний мэдээлэлтэй хүн удирдах гэсэн гэж хэлэхээс үнэхээр ичж байна. За төлөөлөл өдөрт зөвлөлийн гишүүдэд хандахад би шийдвэр гаргах эрхгүй гэж хэлж байгаа бол та бүхэн сая түрүүний миний нэр дурдсан мэрэгчлэн болон ахлах мэрэгчлийн түвшний тэр хүмүүсийг бодоорой. Тэр хүмүүс та бүхний гаргасан шийдвэрийн хор уршгаар өнөөдөр энэ шүүгдэгчгээ зогсож байгаа хүмүүс шүү. За ингээд миний хэлэх үг дуслаа, баярлалаа.